Аэробик гимнастикийн өсвөр үеийн 15 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн маргааш Ханга эрд спорт ордонд болно. Монголын гимнастикийн холбооноос зохион байгуулагддаг тус тэмцээн 6-аас 8, 9-өөс 11, 12-оос 14, 15-аас 17 гэсэн насны ангиллаар олон улсын гимнастикийн холбооны 2017-оос 2020 оны аэробик гимнастикийн дүрмийн дагуу явагдаж шилдэгүүдэд тодруулахжээ. Энэ удаагийн тэмцээнээс бүсээс шалгарсан 6 аймгийн шилдэг багийн тамирчид оролцох юм а. За Монголын гимнастикийн холбоо дотооддоо уран сайхны гимнастик, спортын гимнастик, аэробик, нийтийн гимнастик гэж олон төрлийг агуулж байдаг. За энэний нэг нь бол аэробик гимнастикийн төрөл. За энд бол өсвөр үеийн 10 дахь удаагийн улсын аварга шалгаруулалт тэмцээнийг Эрдэнэ хотод зохион байгуулсандаа баяртай байна. За энэ тэмцээнийг зохион байгуулахад дэмжиж тусалж ажилласан Орхон аймгийн засаг дарга, за Батлууд, за Эрдэнэт үйлдвэрийн хамт олон, за бие тамир спортын газар, за Ханга ард спортын ордны хамт олондоо ер нь тусалж дэмжсэн бүх хүмүүстээ баярлж талархснаа илэрхийлье. За ер нь бол аэробик гимнастикийн улсын аварга шалгаруулалт тэмцээн насан туршидын тэмцээн бол 31 дахь жилдээ энэ жил зохион байгуулагдана. За өсвөрийн тэмцээн бол 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа. За энэ 15 дахь удаа зохион байгуулагдж байгаа энэ тэмцээнд одоогоор Орхон аймагт 216 байгууллагын 210 гаруй тамирчид одоо оролцохоор мэдүүлгээ өгсөн байна. За энэ хүүхдүүдийн хувьд бол мэдээж өсвөрийн тамирчид за богоон цууж алсын замд гарахаас ахуулаад энэ Орхон аймагтай танилцаж түүх дурсгалын бөгөөд соёлын одоо энэ арга хэмжээнд бас оролцож байгаагаар бас онцлогтой байгаа. За тэгээд энэ өмнө 2005, 2006, 2008 онуудад одоо аэробик гимнастикийн өсвөрийн бөгөөд насан туршидаа улсын аварга шалгаруулалт тэмцээн зохион байгуулагдаж байсан. Энэ жил бол хэдийн хэсэг хугацаанд завсарсан ч гэсэн 4 удаага Орхон аймаг зохион байгуулж байгаа бас онцлогтой болж байгаа. За мөн бас энэ тэмцээнд оролцсон баг тамирчид, ялангуяа Орхон аймгийн баг тамирчид маань 8 сар зохион байгуулагдсан Монголын одоо хүүхдийн спортын их наадамд оролцох баг тамирчид бас энэ тэмцээнд оролцож байгаагаар онцлог болж байгаа. Орон нутагт гимнастик спортыг хөгжүүлэхэд Орхон аймагт ажиллаж байгаа багш, дасгалжуулагчдод их үүрэгтэй оролцож байгаа. Бид Монголын гимнастикийн холбооны салбар Орхон аймагт байгуулагдаад 17 жил болж байна. 17 жилийн хугацаанд бид одоо бүх насны хүмүүсийг гимнастикийн спортоор хичээллэх энэ боломжийг бүрдүүлэх хичээлээр ажилладаг. За цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөний гимнастикийн аймгийн аварга шалгаруулалт тэмцээнийг дуудахгүй 5 дугаар сард 17 дахь удаага зохион байгуулах гэж байна. За мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд уран хөдөлгөөнд, гимнастик, спорт, уран сайхны төрлөөр бол одоо улсын аварга шалгаруулах тэмцээнд байнга оролцдог. Орхон аймагт гимнастикийн холбоо байгуулагдаад 17 жил болж байгаа бөгөөд өвд ажиллагаа болон тамирчдын чадвараараа бусад аймагаас тэргүүлдэг байна. Уг тэмцээн өмнө Орхон аймагт 3 удаа зохион байгуулагдаж байсан байна. Өнгөрсөн жил гимнастикийн баярыг зохион байгуулж 2000 орчим хүн оролцсон байна. Иймд эх сарын 4-ний өдөр мөн дээрх баярыг дахин хийхээр төлөвлөж байгаа хэмээн албаны хүн хэллээ.